Солонгод Л Хурчбаатар, Дэлхийн Монгол содоллын эрдэмтэн, Угсаатан Жүйч, доктор, Германы олон улсын ордос Монгол соёл ба аж ахуйн судалгааны нийгэмлэгийн хэрэг эрхлэгчдийн дарга. Тэрээр 1959 онд ордсын малчин бичгийг айлдаж яажээ. 1989 оноос Германд профессор Вайхайсигийн отхон эрдэмтнээр хүмүүжигджээ. 2000 оноос Герман иргэн болж шинээр атал үйлсээ босгож аж ахуйлал соёл судлалын жиргэдэн авч хос амжилтад хүрчээ. 2017 оноос аж ахуйлалын бүрэн орхиж Вайхайси багшийн хаан Хурчбаатар тур сайн ном бичих болтугай гэсэн гэрээс үгээр Монгол соёл сурвалжаанд үргэлжлэн содолжээ. Тэрээр олон жилийн турш Монгол, Хятад, Герман, Япон зэрэг хэлээр 30 гаруй Монгол судлалын эрдэм шинжилгээний өгүүлэг нийтэлж урд хажид хатхын 13 атаа тэнгэрийн тайлга, Хишиг хотын жохол бүтээл, Монголын бөг мөргөлийн тайлга тахилгын судлал, Хишиг хотын эрдэнэ өдгөөгийн эрдэнийн товч, Чингис хаан тайлга, Чингис хааны алтан бичиг зэрэг эрдэм шинжилгээний бүтээлээ хэвлүүлв. Ойрын өдөр Солонгод Л Хурчбаатар болоод Өөлөд Овогт Даабаатар хоёулын 10 жилийн хүч хөдөлмөрөөр бүтсэн шин соргох судалгааны үн өртөгтэй гайхалтай нэгэн бүтээл болох монголчуудын угаал бичгийн соёлын үүсэл буюу хөг төрөг бичиг эрхэм таавлантай жолголоо. Ингээд бид Солонгод Л Хурчбаатарын шинэ бүтээл болоод ажил үйлстэй танилцъя. Жалгаад нэвтрүүлгийн тасагт анхаарлаа хандуулъя. Тэгвэл танай шинэ бүтээл монголчуудын угаал бичгийн соёлын үүсэл буюу хөг төрөг бичиг орчимх нь одоо дундын адын их сургуульд дархаагдаж эрдэм шинжилгээний этгээдийн анхааралд хүрчээ. Тэгвэл тус бүтээлийн тухай мантай танилцуулга хийж өгнө үү? За тэгвэл саяхан бол одоо миний нэг шинэ бүтээл сүүлийн 10 гаруй жилдээ болов тусгайлан судалгаа хийж гаргасан монголчуудын угаал бичгийн соёлын үүсэл буюу хөг төрөг бичиг гэсэн номыг Монгол улсын 84 насд оглож байгаа Даабаатар гоотой хамтран бичижсэн юм аа. Энэ номын тухай бол саяхан бол нэлээд уул номын бол дээд бүлэгд орог бүлэг гэж хоёр бүлэгт хуваагдсан. Дээд бүлэг нь бол судалгааны хэсэг голдуу бол хүмүүжүүд өөрөөр хэлбэл манай урдас нутгад амьдарч оршиж байсан. Он толлын 3 дугаар зуунаас он толлын дараагийн 3 дугаар зууны үед амьдарч байсан. Хүмүүжүүд ч юм өсөв бичгтэй байсан уу юу, өөхөлтэй байсан уу юу, энэ тухай хөндөж асуултыг руу харуултын хэлбэрээр судалгааны хэлбэрээр олон жилийн бичиг материал хийгээд археологийн судлалын олдуурын тэрээр баталж өөрийн үжилтэнд дурдсан байх юм. Энэ тухай бол дараатан би бас цаан дэлгэрэнгүй ярих юм. Хоёрдугаар бүлэг нь бол одоо хөг төрөг үзгийн тухай, хөг төрөг үзэг юу гэдгийн тухай энэ тухай ярина. За энэ номон бол одоо би 10 жил судалгаа хийсэн, яг бичээд бол 5 жил болсон. Ингээд хэвлэгдсэн бол энэ жил хэвлэлсэн манай Герман өөрийн хэвлэлийн Элиас хэвлэлийн хороноос хэлж гаргасан. За чун нэгдүгээр бүлэгдээ би юу чсийн гатарагт бол одоо хүмүүжүүд одоо өнгөрсөнд бол хүмүүжүүдийн Чаян хаан хийгээд тан улсын хаан хооргон дам болов захаачмэ бичигдэж байсан гэсэн мэдээ бол яах юм бол судрын чуулган одоо өөрөөр сумачнэ бичсэн судрын чуулганд бол бичигдэж байгаа. Гэтэл энэ үзэг бичгэн хүн юугаар захирлаа яаж явагдуулчихсан харин модондаар сэлээд захирал холов авч ээжээ. Зөвхөн ямар үзүүгээр бичигдсэн нь тодорхойгүй. Иймээс энэ тухай бол би улсад тусгай судалгаа хийгээд миний анхаарал минь үзсэн дээр бол тэр стол яах юм бол одоо энэ нэг Давос Төмөрийн учирлахгүй гэсэн одоо баруун хаан улсын үед бичигдсэн ном байдаг. Хятад ном энэ номд бол ингэж хэлж байгаа. Хүмүүжүүд бол яах юм бол өөрийн хан дөвгөн хүн үзүү бичигтэй дээрхэн яривал доотх нь бол саяхан сурж авдаг. Сурахад амархан чийжилэхэд хэлбархан ингээд авсархан хэлтгэхэд бас товчхон им үзүүчтэй байсан гэж хэлдэг. Энэ бол хэд тэмдэглэл дээр байгаа. Тэгээд энэ тухай би бас судалгаа хийсэн юм. Тэгвэл одоо би доод бүлэгдээ нь бол төрөх үзэг гэж эртнээ хөх төрөх үзэг. Хөх төрөх үзэг гэсэн нь бол одоохондоо манай өвөр монголчууд ялангуяа танай үеийн залуучууд нар мэдгүй байгаа. Юуг хөх төрөх үзэг гэсэн анхаарах юм бол олон одоо сонсовч үжигчд
одоо нутаг үүснэ монголчуудад нэг танилцуулах чухалтай байна. Төрх үзэг гэдэг нь бол эртний төрх үзэг. Эртний төрх үзэг гэдэг нь ямар үгээр бичсэн, ямар үзгээр бичсэн. Үг нь бол төрх үг, үзэг нь бол яг нь рүүний үзэг гэдэг бол яг нь бол илэрсэн бол он тооллын за 6 дугаар 5 дугаар 6 дугаар ноос одоо он тооллын одоо 1800 он бол олон хичээлчнүүдээр бичигдчих. Тэгвэл энүүний бол рүүний үзгийн бол одоо герман үзгийн дээдс одоо төрөний өвөг үзэг гэж үздэг. Хоёр систем байдаг. Нийт бол яг нь нэг нь бол яг нь баруунаас Европоос орж ирлээ гэсэн бас нэг үжилт нь бол яг зүүн тэрс одоо торнадос одоо баруун руу шилжлээ. Ийм үжилт байдаг. Зөвхөн би бол одоо зүүнээс бол Варшав шилжсэнийг бодж байгаа. Яагаад бол энэ урд тус нутгаас энэ үзэг бичгийн угуул эртнээ одоо тэр мэдээ угаал бичгийн суйль нь үүссэн байна. Жишээлбэл одоо энэ гансууд бол тади байна гэдэг одоо нэг одоогоос бол 6000 жилийн өмнөх одоо эртнээ үзэг бичгийн олдвор болсон. Энэ дээр бол энэ рүүний үзгийн маш олон тэмдэг бичээс байгаа. Эгшиг гэгүүлэгчийн тэмдэг байгаа. Үүнээс гадна он тоолны өмнө хойнох үеийн хүннүүгийн үеийн дүнхүүгийн үед бол одоо Улаанхатаас олдсон одоо Улаанхатанд байгаа хариумжуудын одоо энэ хатан бичээсэнд ийм тэмдгүүд бас олон байгаа. Зөвхөн Улаанхатын орчин бол Муун хойн гэсэн хатнаас олдсон бос рүүний үзэг таныг бичээс байгаа. Энэ үний бүрэн онгошд ирээдий. Гэтэл энэ бол үндэсэндээ дүүний үзэг гэж үзэж байгаа. Энэ үнээс гадна бол он тоолны өмнө 1-р зуунд бол одоо Монгол улсад байгаа одоо хүннүүгийн онгоноос олдсон шагаа. Энэ шагаандаар бол олон жилийн бичээс байгаа юм. Энэ бичээсийг би бол одоо ингэж тэмдэглүүлэх хэрэгтэй байна. Энэ бичээс бол яах юм бол энэ шагаандаар бол ийм олон бичээс гарч ирсэн байгаа. Энэ бичээстэй. Энэ шагаандаар бол яах нь олон жилийн эртнээ сая миний хилээд байдаг рүүний үзгийн бичээс байгаа. Энэ үнээс гадна ус өөр тэмдэг байгаа. Жишээлбэл бид бүхэн хэн алинаа мэдэж байгаа монголчуудын суурь сүд, цагаан сүд гэх юм бол сүдийн гэсэн үгийг хэн ч мэдэж байгаа. Тэр нэг урд тус бол хиймэл сонгож ус байгаа. Тэн дээр бол сэзэн хэмжээ байдаг. Тэгээд бол хүмүүгийн шагаандаар бол нэг онцгой тэмдэг бол яах юм бол энэ чинь он тоолны өмнө 1-р зуунд олдсон хүмүүцүүдийн хааны дахилгын тамга тэмдэг болов шүтэн энэ дээр бол манай үеийн 13 дугаар зууны үеийн Монголын 4 хаант улсын төв сүлд буюу тамга тэмдэгтэй 100% тохиролцоо энэ тэмдэг гарч ирсэн. Энэ үний бол одоо утар бол одоо энэ илэрээд бол 10 гаруй жил болж байгаа, бараг 20 жил болж байгаа. Алж Монгол хүн судалсгүй би хамаагүй хэлрүүлсэн. Энэ бичээсэнд үжээж, энэ бичээсэнд жишээлбэл энэ гал тэмдэг энэ одоо цагаан сүлдийн юу бол хүмүүгийн өмнө энэ үед байснаас эндээс нь бол нэгэнтэй илэрээд нэш буш явж байгаа. Энэ үний сүлэрэмсэн нани хөрж байгаа. Энэ бол одоо өвөдөр хана юу залгамжсан. Ингээд энэ дот нь бол 4 хаан төлсөн юм уу байгаа. Зэрэг юмуд бол олон төрлийн эртнээ бичиг материалаар үл жишээлбэл энэ дээр нэг энэ нь бол 4 хаан төлсөн төг тэмдэг аль хаанд Чингисийн наран там өгөөд чөд цагаатай толижны тэмдэгвэр байгаа. Жишээлбэл энэ дээр нэг бас нэг юм үзүүлэхдээ толвол хөх төрөг үзэг гэдэг энэ бичээс. Одоо хөх төрөг үзэг бичигсэн би хэлдэг энэ бол яахан болов энэ хөшөө бол он тоолын 716 онд одоо Түркийн одоо зүүн Түркийн хааны үед бичигдсэн хөшөө. Энэ хөшөөс юм бол танаг хөрөндөө хүн бол өөр амьд сүрэн байхдаа 3 хааны сайд байж байгаа өөрийн биендээ өөрөөр бичсэн. Энэ дотор бол яахан бол Түркийн түүхийг бичиж байгаа. Түрк болон тухайн үеийн зэрэгэлдэг үндэст нь хоргон дэлхийн дайн байлгаан соёл сургууль Аз авах олон талын тухай бол сайхан төрөг үзээр бичигдэж байгаа. Ялангуяа энэ доторын бичээсийн одоо миний үгээр олон монгол үг байдаг. Одоо уламжлалт судлаар бол монгол үзэг бичиг үг бол яахан бол төрөх үгээс үүслэн шилдэг. Хэрнээс энэ үжилт бол одоо үндэсэндээ би энэ үжилтийг бол ноцоож заавал монгол нь төрхөөс үүсгэж ёсгүй.
Харин төрхөн ч Монголоос үүсэж байгаа зэрэг мэдхийн үжилт гарч ирж байгаа. Энэ дотор маш өөрийн судлах арга энэ төр байгаа. Саяын хэлсэн үгүй одоо давчилж хэлэх дардвал хүнчүүд бол нэг зүйлийн үзэг бичигтэй байсан. Ингэсэн үгийг би хэлмээр болоод ирж байгаа. Иймээс тэр үеэс хүнчүүд бол ямар үзэг бичигтэй хэрэглэж байсан өөрөөр хөх төрөг үзгээс өмнө хэрэглэж байгаа рүүний үзгийн системийг хэрэглэж байсан болов уу гэж бодно. Номдон би бол 18 жилийн рүүний үзгийн системийг танилцуулсан байна. Энэ дотор бол хоёр систем нь бол хөннүү үзгийн систем гэж тайлбар. Нэг нь бол талаас голын хөннүү үзгийн систем, нэг нь бол воолга голын хөннүү үзгийн систем гэж байдаг. Эдүүнээс гараад бол энэ дотор усан нэг зүйлийн довчхон арга бол яг салаа намаа буюу савхан хөннүү үзгийн систем гэдэг нэгийнх нь зураас бид савхан гэдэг нь одоо савхан хүйсэн гэж мэдэж нэгэн зураасаас үзэг өг бүтсэн ийм тэмдэг байх. Энэ тухай биесэн материалын хангааж өгнө. Ингээд энэ системээс гарч ирв. Саяын тэр шагандаар бол олон тэмдэг гарч ирсэн. Жишээлбэл одоо нэг зураасаар зурчгаа хөдөн хөндлөн зурчих юм бол эсвэл нэг зураасын нэмэг шиг зурчихдаар бол тэр нь аамчгүй хоёр зурчвал оомчгүй энэ систем байгаа. Энэ бол би жохоож явах юм бисаа. Энэ бол нэгсэн үндэсний холбооны соёлын бүр орсон хэлнэ кодтой систем үү. Иймээс энэ системээс хэрэглэж явах болов гэж таамаглал өгч байна. Энэ таамаглал 100% зүгээр тааж явах биш харин шинжил ухааны онолтой археологийн олдсон бичиг материалыг би бол үжилтэн баталж явах юм. За ингээд бол хүмүүгийн үзэг бичгийн тухай энэ дээр хэлээд дуусъя. Ингээд хоёрдугаар систем нь юу вэ? Одоо хүмүүн бол он тоолын 4 5 3 дугаараас он тоолын сүүлийн 3 дугаар зууны үе гэж хэлсэн. Чүн он тоолын 3 дугаар 4 дугаар зуунаас одоо он тоолын 8 7 дугаар зуун хөх төрг үзэг өмсөн он тоолын 7 дугаар зуун. Энэ хооронд бас 300 жил алсаж байна. Энэ 300 жилд ямар үзэг хэрэглэгдэжсэн бэ? Энэ асуудал гарч байна. Энэ асуудал бол миний анхаарал татсан энэ дотор рүүний үзэг тэмдэг хэрэглээсээ бадтай. Гэтэл энэ үед бол нэгэнтээ Монгол үг хэл буй болов гэсэн бичээсээ тэмдгийг бол үжилтийг бол гаргаж байна. Өөрөөр хэлбэл онд 7 дугаар зууны ихэнх 6 дугаар үед нэгэнтээ бол Төв Аз ингээд Азийн их Ази Европын их нүүдэлчин үндэстэн Алтай нутгаараа бол хүмүүс бүр Монгол үг хэлж байна. Харин төрх хэлж яж өгөө төрх үг гэж. Төрх Монголын хамтан хэрэглэж байна. Энэ одоо саяхан би одоо 2018 оны 4 сарын 30-нд бол Парис хотод болсон энэ одоо нэгсэн үндэстнээ одоо холбооноос зохион байгуулсан Төрк академитэй хамтран зохион байгуулсан Эрдэмтний хуралдаар тусгай нэг илтгэл хийлээ. Энэ хуралдаар бол яахан болов 150 одоо шалгарсан эрдэмтнээс 25 өгүүлэлийг сунгаж оруулсан. Энэ дотор хятад улсын Бээжинд байгаа дундад улсын нийгмийн шинжилгээ ухааны хүрээлэнгийн цөөн тод үндэснээ соёл ба уран зохиол утга зохиол хэл тэнхимийн одоо дараа цогжин профессор энэ өгүүлэл орсон. Нэг нь миний өгүүлэлээр манаас орсон. Энэ тухай энэ саяын дурдсан үжилтэн хэлхийн дагуу та нар яа мэдээж байгаа сүүлийн үед одоо энэ интернет талаар одоо олон газар зочдоо явж байгаа хөөс толгойн бичээсэн гэж ярьж байсан. Тэгвэл хөөс толгойн бичээсээс юу гэж хэлээ? Хөөс толгойн бичээс бол он тооллын 600-гээ 4 оноос он тооллын 620 оноо хооронд бичигдсэн нэг хөшөө бий. Энэ хөшөө бол одоод нэгэнтэй бол Монгол улсд бол хөдөө удаж яхин одоо ус тэр чин 74 онд одоо хөдөө 10 жил байгаа. Гэтэл энэ хөшөөний бичээсийг бол хэн ч уншиж чадаагүй. Дэлхийд одоо бол яахан бол Германы Дитер Мауан гэсэн доктор профессор уншиж хамааг анх энэ бол уншиж гаргаж. Дараагаар нь Дитер Мауаас би сууж одоо 2 дугаар уншиж чаддаг хүн би. Тэгвэл энэ бол ямар үзүүч, ямар хөшөөний үзүүч, ямар уулгатай гэж хэлэх тартвал энэ үнэ уулга нь бол яахан бол одоо төрхийн тухай Төрхийн эртхэн түүх үеуд эртэндээ зангшил гэсэн бол дийдсэн тахилгын тухай өөрөөр манай нутагд байгаа Чингисийн номон тахилгын тухай шим хаяг тавьчихдж байгаа. Энэ бичсэн бичээс бол яг өөрөөр хэлбэл Монгол үгээр эртнээс санскрит брахма бичгээр төрхийн түүхийг бичиж байна.
Энэ ойлгож юм биш үү? Бичсэн үзэг бичиг нь бол харин Брахма үзэг бичгээр Монгол үгээр төрхийн түүхийг бичиж. Ийм нэг сонирхолтой юм байгаа. Энэ үний бол одоо онгорч чаддаг хүн би. Тэгэд энэ үний би бол одоо манай Чингисийн онгонд одоо он жил удасан одоо үеийн үеэс үрийн үрэг удамын тасаарлалгүй жалгамжилсан Чингисийн 12 чариг дуу гэж байгаа. Энэ чариг дуугийн бол би усан нэг энэ нэлээд судалж зохион хэмжээнд орсон. Энэ дуун тавил харьцуулж агаад үжигээр эдгээр бол бүх алтай нутагт хэрэглэгдэжсэн Төв Азийн нүүдэд үндэснээ хэрэглэгдэжсэн өгүүд байна. Зөвхөн миний хамтран ажиллаж байгаа Дааватар бол эдгээр бүх өгүүдийг бол шууд нэг л үгээр алтай өгүүлсэн гэх алтай үг бичиг ээж алтай хэмжээнд хэрэгж байна. Зөвхөн би бол одоо энэ хөөс толгойн бичээсэн бол Монгол үг гэж. Одоо энэ үнээс судалсан болсон Герман, Эрдэмтэн, Францын Эрдэмтэн, Туркийн Эрдэмтэн тэрнээс явуулсан Монгол үг гэж байгаа. Монгол үг гэсэн чинь. Зөвхөн энэ үнээс хамчгаар ангараг дээр бол өгөн жүн талаар, авьяан жүн талаар, өгдөрмөн жүн талаар 100% Монголтай адил байгаа. Жишээлбэл энэ дотор бол хараалхын тийнэл бол өхөө оршигын тийнэл бол олон тооны дагавар, үеэлөв чимжэр гэж олон юм байгаа. Тэгээд энэ үгс бол яг юм бол одоо энэ тухай бол жоох хэмжээний судалгаа хийж байна. Хамгийн нэрчинтэй судалгаа нь бол Дидер Мавагийн манай хоёрын бол өвлөл гараад байгаа. Яагаад гараад бол Дидер Мава манай хоёр бол уул үзэг бичгээс нь онгорч байгаа. Уул хөшөөг онгорч байгаа. Сүүлийн хүмүүсийн одоо энэ интернетийн нааш шашаан зөвлөд тэр чин дам явсаар хамгийн сүүлд одоо юу ч бишээ дэлдээ зүйл дээр сүүлийн мэд одоо элдвийн юм болж явж байгаа. Энэ нь бол итгүүл хүчнээр муу байгаа. Зөвхөн ягаад миний өглөл одоо миний ном гардаггүй юм бий хатаа бол миний ном бол одоо эх жил гарч ирнэ. Энэ жил бол Дидер Мавагийн ном жилийн сүүлд Дидер Мавагийн өглөл гар. Тэрүүн гарсан дараа миний ном орж ирнэ. Ийм учраас энэ дээр миний энэ солон дээр хурцваатрын судлал цуглуулгын цаврал бичгийн 2 гэж бичиж яагаад энэ бол 2 дугаар бат. 1 дугаар бат нь бол хөөс толгойн бичээс би сая байдаг энэ тухай гарна. Зөвхөн энэ нүуний уулгын хэлэх дат бол юу өөр хэлбэл төрхийн эрдэнэ дэдсэн тахилах. Зөвхөн энэ тухай бол яагаад одоо уулгын одоо би бол бүр чижээр монголоор үгийн хэлж чаднаа. Учир нь одоо би яагаад хэлдэггүй юм энэ номдоо би хэлсэн манай одоо Дидер Мава Герман болон Францын эрдэмтэн бид хоргондоо бол хэлж тогтсон. Тэдний өгүүлэл нийтлэгдэх, тэдний өгүүлэл 11-р сард нийтлэгдэхээс өмнө би бол энэний тухай бол ярихгүй. Өөрийнх нь үжилт, өөрийнх нь судлах арга, өөрийнх нь дүгнэлт юм бол хийхгүй. Энэний бол 11-р сард хийнэ. Иймээс энэ хөөс толгойн бичээсийн тухай юу бичсэн, яас хэлсэн энэ тухай бол олон онгорч нөхөд ялангуяа эрдэмтэн нөхөд ялангуяа та нар мэдэн залуу хүмүүс ойлгын гэж бол эх жилийн өлжитэй өдөр миний ном гарч ирвэл та нар лаг үзэж чаднаа. Энэ үний бол маш нарийн гүнжиг тэрмөртэн итгэмжтэй нэг өөрөө би бардан бодож авч байгаа юм. Ингээд бол нэгэнтэй судлаа гаргасан 200 гаруй хуудас ном байгаа. Энэ үний бол одоо зөвхөн дараажил ном орсон та хэлнэ. За үндэсэндээ юм байж хөх төрхөн номынхаа 2 дугаар бүлэг нь бол яахан бол хөөнд одоо тоник хөхөн гөшөнө бичээс байдаг көлтгөнө гөшөнө бичээс гэж байдаг. Энэ бол бүр орхон хөндийгээс олдсон. Энэ хөх төрх үзэг одоо эргээд өөр сэдвд орж байгаа хөх төрх үзэг гэдэг нь бол нэгэнтэй мэдэгдээд бол 1400 жил болсон. Энэ 1400 жилд бол яахан бол хинч гэдэг энэ үзэг бол онгорчтой байгаа. Олон бол орхон голын хөндийгээс Монгол улсад алтай нутгаар дийлээд бол энэ хамаатай хөшөөнө бичээс хөдөн мянга байна. Энэ үний хижээ онгорч зүүн дийлсэн он толлын 1892 онд юу Данмарк улсын их сургуулийн бол Томзон өмжиг хамаг анх бол энэ бол үзэг бичиг мөн байна. Тэр мөртөө бол төрх үзэг мөн байна. Төрх үг мөн байна гэж судалж гаргасан. Эгээд бол тэрүүнээ дараагаар бол яах юм бол Wilhelm Radloff гэсэн хүн бол герман хүн энэ 3 хөшөө бичээсэн юм бол хамаг анх герман хэл орос хэлээр орчуулж гаргасан байгаа. Тэгэд энэ үг яагаад энэ Монголд ийм чухал вэ? Энэ үг бол өвсийн сангийн талаар одоо хилэнжийн талаар
Өвлөрийн өвгөн бүтцийн талаар ингээд судлаад үзэхэд 150 хүртийн бол Монгол өвгтэй бол тохиролцож байгаа. 150 хүртийн Монгол өвгтэй тохиролцож байгаа гэж дахиж ярьж байгаа. Энэ нь бол 1300 жилийн өмнө бичигдсэн гэж. Өөрөөр хэлбэл он толын 716 онд бичигдсэн гэж байна. 150 орчим бол. Дааватрын судалсаар 60-аас дээш. Би бас жаахан болгоомжтой хэлж байгаа юм. 150-аар гэж бодож байгаа юм. За түүний юу гэсэн үг вэ? Зөвхөн Монгол өв төрөг өв хоёлаа адил би чим өв бишээ. Өөрөөр хэлбэл яахан болов энэ бол яахан болов Монгол төрөх бол тухайн үед бүр адилхан нүүдэлчин үндэстэн соёл иргэншлэр жангшил амьдралын ахуй өөхлийн талаар хоорондоо адилхан байсан байжээ. Жишээлбэл бидний ядаагаар ярихад ордосоор ярихад бол одоо орчин аяар хоорондоо ололцгүй гэж маш үжилдэл байгаа. Гэтэл энэ дотор 150 нь бол яасан тохиролцох хэрэгтэй ялангуяа далаачаа тохиролцох хэрэгтэй байга. Ийм учраас миний хэлдэг нь бол ийм шиг хоёр их адилгүй их угсаат нь нэг хэлжсэн болов гэж бодож байгаа. Энэ тухай судалгаа хийж энэ хоёр гишээг юу 100 жилийн дараа Радольф гэсэн хүн болоо яа хүн болоо одоо нас бараад 1918 он 5 сарын 12-нд нас болсон. Одоо яг сайхан нас болсон 100 жилийн ойндоо би сайн хэлдэг Парисын хуралдаар би тусгай эрдэмтчилгээ нүгэлэн тэмдэглэсэн. Ингээд энэ дэр би номдон болоо яахан бол одоо Радольфын одоо өөд болсон 100 жилийн ойдын живсгүй харин бөөрийн чин вакцин одоо нас болсон 100 биш мөндөс 113 жилийн ойдын живссэн. Яагаад ч хэлдэг бөөрийн чин байвал энэ хөшөөнө бичсэн ангамаг анх бол судлахыг их ураалж өөрөө бол одоо хөлтгөний хөшөөнө бичсэн интервьюс орчуулж байсан. Бараг орос хэлээс орчуулсан байгаа. Хөрөөний бисгээс биш юм би бодож байна. Тэгээд бөөрийн чин байвал тусгай хэлсэн. Яагаад энэ Түрэг судлаач дотор Монгол судлаач чөөхөн байдаг. Яга Монгол судлаач дотор Түрэг судлаач чөөхөн байдаг. Энэ хоёр судлал бол хослон явагдах чухал тавьсан. Ийм учраас манай энэ хоёр судлал бол эрчимтэй явагдаад байна. Энэ хоёр бол хэн алныхаа мэрэгжлийн хэлийг бол сайн мэдэх ёстой гэж хэлсэн байгаа. Эгээд бол яг сайхан одоо энэ үчиг үсгийн бол одоо танид бичсэн 100 жилийн ойд хамаг анхудаа бол ойлгож одоо манай хотон Монгол үзгээр одоо би хамаг анхудаа одоо буулгаж орчуулж хэвлэж байна. Энэ өнөөс өмнө бол 50 жилийн өмнө Монгол улс одоо нэлээдтэй хүн жишээлбэл Бажал хаан гэсэн хүн байсан. Одоо сүүлийн үед одоо Элболдон гэсэн хүн байгаа, Баттулга гэсэн хүн байгаа, Дааватар гэсэн хүн бажир хүмүүс бол орчуулсан байгаа. Гэтэл тэр бол хэрэг үзгээр орчуулагдсан байгаа. Миний үгээр бол таавал хотон үзгээр орчуулахад бол уулахад бол маш дэгүн байгаа. Учир нь хилэмжийн олон талаар бол тохиролцох юм байх юм аа. За ингээд танай асуусан нэгдүгээр асуултыг бол харуулчлаа гэж би бодох шиг дөгөм шиг харуултлаа. Учир нь юм бол маш их одоо хөдөн мянган жилийн одоо төөхий сундалж одоо хөдөн 10 үндэстэн ясны соёл иргэншил үүхэлтэй холбогдсон энэ ажлыг би нэг 5-3 цагийн хооронд гэсэн 5-10 минутын хооронд тодорхой болгож чадахгүй гэж юучлсан онгошч олон бол энэ тухай бол бага ойлголттой байх болов гэж бодож байна. Сонсголаараа таны Раймөрнө хөөний тэнд Монгол айл буудал эрхэлж тэнд байгаа монголчуудаа өргөн сайхан явуулж чаатай. Өөрөө ч одоо Монгол судлал, Монгол түүх соёлын талаар их төлөвлөж яваа. Энэ тухайгаа эргэнтэй гарчна уу? За яа. 13 натаа тэнгэрийн гэсэн номын 20 хэдэн настай байхдаа бичээд хайшиг өгч намайг таних аваад тэгээд Германд авч явсан. Тэгээ Германд байх хуучгандаа би одоо Германд 29 жил одоо 30 жил болж байна. Германд байх хуучгандаа бол эхэлсээр бол одоо энэ дээр зочин судалгачаар очиад сүүлдсээр бол шууд бол доктор онгоч байсан онгоч болоо хамаг сүүлдэн Германд бол ихэс оюутан аспирант докторинжи 10 жил сурсан. Тэгээ 10 жил сураад одоо аваа хүүхдээс хүлээр бүр очсон. Тэгээ 10 жилийн сурлагын амьдрын гөрөлөө тэгээ дараагаар мөсө ааж ах хөлөлд ус 10 жилийн хэртий орлоо. Тэгээд 15 жил ааж ах хөлөл хийлээ. Тэгээд одоо эргээд эрдэм шинжилгээг асуудал хийж байгаа. Тэр үст хайшиг өгш надаа хамаг анхаа өөр Монголын намын сургуульд миний гэрт ирэхдээ хэлж Хорчбаатар дээр сайн ном бичээрэй гэж хэлсэн. Одоо ийм нэг гэрээс үлдээсэн байгаа.
Учирээд энийг ирээсээр би одоо сүүлийн үед би одоо тэнд хоёр буудалтай нэг их буудал нэг бага буудал энэ одоо нэг бага буудал энэ одоо менежер манай эхнэрийн жээ давшилтуу одоо карьерийн одоо авч явж байгаа. Бид хоёр бол өөрөө нэг том буудал байсан зү наатан чи нэлээд том буудал бас нэг зүүнээр та буудал байсан. Энэ буудал ам бол нэрнэ 2017 оны 12 сарын 31-нд үлээ. Яагаад энэ буудлаа юу гэдэг нэгэд бол яхан болов энэ буудалд одоо ажил үйл ихэтэй нагаар буудал бол маш сайн явагдаж байна. Манай хүүд манай хоёулаа бол энэ эжинддэг ингээд олон ажилтнтай байсан. Тэгвэл би гэсэн хүн болов яхан эрдэм шинжийг хаях санаагүй сүүлийн. Ингээд бол эрдэм шинжилгээний ажилтан бусан нэлээд хийх хэрэгтэй. Ингээд бол миний найз нөхөднөр бол уус надад наадам тоглоомоор гэлдэг. За чинь гавилд ус заах юм бай, гардад чинь бус заах юм бай. Чичгэн одоо жирэг төөж одоо явж явах хүн байна. Нүуний ус дүүнэр хүүдэн одоо усын хаа залуу багацуудад өгөх юм тэр үнэн аваа тэр газар явцгаад яаж болох юм. Нэг хэлээд ухаар живчин болоо гэж бодох. Нэг хэлээд ухаар яг шатан суучих бол одоо заах үгүй болцол баса хүний шинган тар аяг тусчих юм дөө гэж бодож байгаа. Нэлээд ирээлж байгаа юм их бодлоос нь чөлөөлөгч их бодлоо нүгсэн. Ингээд одоо ажих хөл хийдэг одоо 100% нэгэнтэй эрдэм шинжилгээнд орчоод гард байгаа нэг үйл материал лангуяа нэг хөө төрөг үзэг болон хөөс толгойн хөшөөний бичээс одоо ямар нэг сүүлийн 5-3 жилд бол заавал хилэж гаргаж болж байна. Ингээд бол энэ гаргасан хойтой бол одоо залуучууд нь төвсөн байхын эрдэм тэмэр гэдэгт бол танилцуулж манай өөхөл үзэг гэж үсэ бидний мэдээсээр 13 дугаар зуунаас наашаа юм биш. Тэрүүн цаашаа босоо 5-7 төгдөө юм байна гэсэн энэ нэг шинэ үжилтийг бол гаргаж энэ хүн шинэ үжилттэй бол батлахын төлөө өөрийн аз ахуйлаас нь бол одоо зогсож ингээд бол одоо шинэ дахиж одоо эрдэм шинжилгээний ажил бол хайш өгсөн хэлцээр сайн ном бичээр энэ сайн ном очихоор шанаж байгаа юм аа. Иймээс бол нянан бол яхан болов энэ их бодлоо зогсоход он би бол Европод байсан бүх монголчуудаа чуулуулж тэгээд нэг одоо алтан гэрэл тагтий. Би бол алтан гэрэл тагтдаг гэхэд алтан гэрэлээ тусгаалan тахилга хийж ингээд бол бид нутаг усаасан сарж ээж аваасан хол сарж их нутгаа санаж элгэн саднаа дурс чадж явах энэ хүүхдүүд тань хүүхдүүдэд би өсөр дахмууд болсон хүн төөрөл болж ингээд дан усаж өндөө нэг цугларж нийтийн санал бодлоо ярилцж хэн анилтааны илүү сайхан явуулчихыг хүсдэг. Ингээд дэмдэмдэн дээрс зэрчмдэн хүний газар сайхан явах юу хүсдэг. Ялангуяа залуучууд хөөхд охтууд илүү ялангуяа дотор усантаа илүү хоёр хөөхтэй яваарай гэж боддгийг. Ийм учраас би одоо бол 300 бол тавих юм аа. Ингээд болоосоо энэ их баяртай явж явах юм. За гадна явсан хүнээс юу нэгийг асуу гэдэг. Танай хараанд нутаг орны мандал соёлын хөгжилд ямар шүү байдгийг Монгол залуучуудаа юу нэг ярмаар байна. Нутаг орны залуучууд бол хэлмээр бол зөндөө олон байна. Хөсмээр юм зөндөө олон байна. Нутаг усаас нь салаад нэгэнтэй 30 жил болж явах юм нутаг усны өөрчлөлт бол айхтар сум том маш өөрчлөгдсөн, маш онцлогтой болсон, маш шинэчлэгдсэн. Нэгдүгээр учир нь бол яг нутаг усын одоо залуучууд одоо үзэг хэлээ, өөгөө хэлэм, үзэг бичиг өвөө хэлээр илүү хүн сайхан эзэмшиж ингэж явахыг хүсэж байна. Ялангуяа одоо дэмдэн, дээс эрчимтэй, зүүн баруун нүгийн хоорхондоо сайхан эвтэй найртай ийм эйтэй гурван амтэн гэж хэлдэг сайхан явахыг хүсэж байна. Та нар мэдээ нутаг усын Монголын хүүхдүүд дүүнэр одоо өөрийнхөө ахс цахалтай ээж авдаа элэгрэлтэй хайртай энэ үнэ мэдэж яваарэ гэсэн үг хэлж бодож байна. Соёл хөмжлийн хүртэн нэг сайхан мөнгөөр хүн баян явж чаддаг юм аа. Хижээч гэсэн бол сэтгэлээр хангаамжтай, итгэлээр баталгаатай хүн бол энэ дэлхийд явсан хамгийн зулжия гэж би үжиж байгаа юм аа. Энэ талаар ингэж жаахан хэлийж бодоо. Энэ үнээс гадна бол одоо ялангуяа илүү одоо гадаа татхаадын үзэг бичиг сайн сурч гадаа татхаадын бүрэн сайхан мэдэж шинэ нэг юм тэшин хөгжилтийг мэдэж шинэ нэгэн зүйлийг мэдэж шинэ гадаад хэлийг сурч ингээд бол дэлхийг гэсэн ингээм дэлхийг нь одоо төвшин дэлхийг нь аль хөгжсөн юм сурч мэдэж явахыг хүсэж байна. Олоодаар суусан мэрэгнээс олонний тавьсан тэнэг гэж хэлдэг сайхан үг байдیں۔
энэ үнээс гадна бол Германы нэг нүг эдийн энэ үгийг бол би хижээч бол залуучууд хүүхдүүдийн зоригжил болгоо гэж бододгийн германчууд бол хижээч бол санаа байвал унаа байна гэж хэлдэг. Манай монголч аш санаа гэдэг унаан чүрхгүй тэмдэггүй ингээл готорчдаг байдаг уу юу. Энэ бол маш их хэцүү иймээс ийм гутрангүй үжилтэй байж болохгүй. Жигээд бол хэлэх нь бол одоо Монголын иргэдий, Монголын соёлын иргэдий, Аз Afrikын иргэдий, нутгийн иргэдий, нутаг орны иргэдий, нутаг өрнө иргэдий бүр танай залуучуудаар танууд залуучууд бол өглөөг 8-9 бай нар шиг гэж хэлсэн байгаа шүү. За ингээд танай асуултыг харуулж банлан жирэмж бодож байна. За баярлалаа.